Өглөөний минь хүүхдээ ирсэн. Би нүрээ могоогод байж гин. Ингээ дуугийн тавьж өгчөөд би гэс нүрээ манслахгүй бол өөрхөн дуугаас сонсоод нэг хэсэг жоохон сатараад байт. Тэгэл тэр үед чинь би шүдөө байгаа нүрээ могож юм чи шүү дээ. Түрүүн босоод битэр хамраа цэвэрлээ, нүрээ цэвэрлээ, памперсаа солиод бэжсэн чинь ахи батс. Одоо памперсыг цэвэрлэнэ. Тэр шууд дайжгүй хонлоо. Манай хүүхд 2 цагт цэрлээ, 4 цагт цэрлээ. Тэгээд 6 цагт цэрээд, 8 цагт цэрээд. Тэгээд одоо ингээд цэрлэлтэнд явагдаж байна. Би дайжгүйнийх ядраагүй байна. Өчтөр удаад авсан болохоор энэ хүүхдийн витамин D уулган 5 тусал. Nu vitamin D gott. Vitamin D gott. Samma. Timon det här. Nu Өчигдөр битээр байцаалд ургаж идсэн. Энийхээ үлдээлийн халаа идлээ. Би ийм давстай маасантай амар дуртай. Ингийн мас идэх жоохон сонирхолтой байна. Бошим уу? Одоо энийг харахгүй юм уу? За эдэн авъя. Нүү тийшүүр бат минь үү? Нүү тийшээ гана. Мөхшөө эдийн далуу хэвхэн бүгд. Нэрээ энэ тосноос илүү энэ тосыг эрэгтэй хүүхдүүд хэрэглүүл айгу дээр юм шиг санагдсан. Энэ айгу өтгөн бүтцтэй дээрээс 8 удаан тогтдөг юм байлээ. Манай ихшлав энэ эрэгтэй хүүхдэд айгу сайн гэсэн болохоор би тэг энийг түрхэж байгаа. Хаяа түрхэж байгаа. Эхлээд энэ тосыг бас дуусгая. Оо сах. Шивчлээ. Ой шах. Наш шах үхтэй шитнэ эдтэй. Нүри ямар амтан бэ минь нүри нараа. Вау, ямар амтан бэ минь нүр. Чи юу гэдүүлээ цох гэдэг үү? Монголоор юу гэдэг вэ? Францаар коксинел гэж юм. Францаар коксинел гэж. 누구한다 너? 현대가 누구한다? 응? 내일만 넣지? 뭐지? За хүү битээр одоо гарцсан явж байна. Өнөөдөр жоохон салхилээ. Салхилахтаа бит хоёр гоё төвөр явж салхилт юм уу гэж бодлоо. Жоохон хоол явах чинь гэтээ яах вэ? Та нарт гоё тэрхтээ төв хэсгээр явахад ямар байдгийг үзүүлэе гэж бодлоо. Ер нь гадуур ингээд хүүхдийн тэрхтээ метро олон нийтийн тээврийн хэрэгслээр яаж явдгийг тэрийг бас гоё сонирхуулъя гэж бодлоо. Ингээ автогаас өдрөө ондорё гэж бодлоо. Гэтээр хэлээг байна одоо метронд сууж байгаа хэлхээс. Тэгээд хэвтүүлээ. Швед Стокгольмд тэр хүмүүс яаж явдгийг хараач гэж. Их сүртэй те. Гэтэ үнэхээр амар байд юм уу? Хаашаач явж болно. За тэгээ явцгаая.
Jo, den banantein begoogtusteks чинь банантай дуусч юм л. За яг зүгээр матчаа гоё та. Яаж яваад 제가 뭐 먹었지? Cheers guys.
Ингээс хүүхдтэй гадуур тэнэд байвал юм тэнэл гараад байх байгааз. Битүүр аягүй тэнэх дуртай. Гифтээ ирсэн байна. Сая автобусанд явж уйлаа. Машгүй хэрчлээ. Нөгөө нэг идгээд уйлаад унтах гаацтай нэр бөө юм багцаад. Сандарлаач яаж яхад гадаа бороо орж ийн. Тэгээд гэс гэрэл рүү орж ирээд гэс нөөмийн нөгөөд одоо ихрүүлээд байж ийн. За ер нь тэгээд бит хоёрын өдөр нэг иймэрхүү байдаг дөө. Ер нь төрсний дараас намайг айгуу их алхаарай гэсэн. Тэрээ дасгал хийж амжаагүй бол сайн алхаарай. Яагаад гэвэл хэрэгтэй шүү гэж хэлсэн. Тэрийг яагаад гэдэг мэдчихэж байгаа бах. Өшөө чинь тэгээд бит хоёр хаяа ядрахгүй бол төв рүү явж тэнэн. Ядрах юм бол тэгээд энэ хаваараа тэнчтийн гэрийнхээ ойр хаваар. Тэгэл буцаж гэртээ ирээд хоолоо игээл ингэж тэгсэрээд төвлөрөөрөө ирчдэг. Тэгэл бид гурав хоолоо идэл төвлөр хүүгээ авч үлдээл би амраал унтаал эсвэл дуртай юм үзэл. Нэг тиймэрхүү өдөр өнгөрч ин да. Тэгээ тэр хооронд манай хүүхд бас юм хичээл хийн, ийм карт март харна, ийм өнгөнгийн карт харна, ийм бэби жим дээр хөвтөөд бас юм хүн харна, өөрийгөө саатуулна. Гэтэ бас нэг удаа энийг харуулахгүй, энийг нэг ганц 2 минут өдөрт нэг харуулч тий. Нүд нь бас ядарчих واخ гээд нэг харуулаад дээдэггүй. Гэхдээ нүдэнд нь сайн гэж нүдэнд нь ч гэжтэй энэ хүүхдийн өсөлтөнд тархины одоо хүүхдийн тархины өсөлтөнд айгүй сайнаар нөлөөлдөг гэсэн болохоор иймэрхүү бас зурнууд хаяа харуулдаг. Тэгээд доошо гизээр нь бас өдөрт 1-2 удаа харуулж байгаа. Гэхдээ манай хүүхд амар харах дургу доошоо. Тэгээд залхуураа шууд хажууд шээ ингээд 2 гараараа ингээд хөвсчдэг. Тэгээд би ингээд албаар 2 гарыг нийлүүлж агаад хүзүүг өрг гэж агаад 2 гарыг нийлүүлээд хүзүүг нь өргөдөг. Тэгэхгүй бол манай хүүхд ч бас нэлээд жинтэй болохоор залхуураадах шиг байна. Тэгээ бас усаа уух бол хаяа ус уухаа мартаад миний мөөм жоохон сүүг юм санагдаад манай хүүхд бас чадахгүй байгаа юм шиг санагдаад. Тэгээд шүн 3 цагийн зайтаас ирээд байгаа мó 2 цагийн зайтаас ирээд байгаа мó ямар ч мэдгүй хамгийн сүүлийн онцлог нь бол 11 хагасаас байдیں۔ 11 хагас гэж нам унтаад за 12 гэх юм уу да. Нам унтаад шүн 2 хагас гэж сэрээд тэгээд дахиад 4 хагас 5 гэж сэрээд дахиад 7 хагас гэж сэрдэг. Тэгчээд 9 хагас гэж сэрдэг. Ер нь нэг иймэрхүү л зайтай одоохондоо сэрээд байгаа. Тэгээ би гайхаад байгаа шүнсг бол чадахгүй байгаа юм болоо эсвэл нүг сайн хэрч амжаагүй биеийн тухгүй байгаад унтч чадахгүй байгаа юм болоо эсвэл даарад байгаа юм болоо одоохондоо сайн аргыг олоогүй л байна. Гэтэ явандаа угаасаа айгүй их унтдаг болно гэсэн. Тэр болт тэгэл шүн босоол энэ да. Гэтэ ингээ яалтчгүй шүн ингээл амар нойрмогтэй ингээ нүдээ ингээ арайч гэж нээгээл босоол хүүлээл ингээ хүүхдээ харангууд амар хөөрхөн ингээ харцсан ингээ
мөм өөхөд. Тэгэл тэрийг харж байгаа шууд ингээл инээмсэглэл төрөөлтэй шууд ингээл жаргалтай болоод юу нөгөө нойр үржсэн үуч ингээл хүүхд рүү хараад инээгээл. Тэгэл манайх дуудахгүй ингээд буцаа унтдаг шин. Тэгээд л айгүй хөөрхөн харагдал. Угаасаа ингээд хичнээн ядарсан ч гэсэн хүүхдээ хараад ингээд хамаг ядаргаа алга болоод хамаг одоо нөгөө тэр стресс зовлон мартагдаа шууд ингээд хад жаргалын гормон мэдрэгддэг юм байлээ. Амар ээж хүн шиг ярьж байгаа сте. Угаасаа тэгэл ээж хүн болцсон юм чи тэгэл. Тэр нэг айгүй хөөрхөн байт юм а. Тэгэл ингээд хөөрхөн хараад сквад ингээд хөөрхөн аваа гаргаал тий. Тэгж байгаа ингээд удаа төхөр айгүй хөөрхөн санагдаад байд. Тэгээ буцаа ингээд сэрэмээр санагдаад буцаад ингээд асрын базж аваад ингээд үсэл зүгээр сэрэмээр санагдаад тийм үлээ. Амар хөөрхөн. Зэг нэг тиймэрхүү байна. Тэгээ одоо ингэсгээ төгөлдөр ирэх баг. Тэгээ одоо айгүй хөөрхөн яриад байгаа ингээд ингээл өөрт нь бол ярьж байгаа шүү дээ тэр нь. Тэгэл нэрээ хов зөөж өгч байгаа манай өгт болцсон нэрээ. Хилтэй хийсэн бол тэр бүх юмыг нэрээ та нарт хийж байгаа. Амар хөөрхөн. Тэгэл ингээл ярьж байгаа дундуур нь инээж минийгээл хүзэн мүзэг ингээл маялаа. Ингээл амар хөөрхөн. Ер нь шинэ юм сураалах шүү. Тэгээ одоо ингээд гар мараа байдгийг мэдчихэж байгаа хаа. Гараа ингээд амдаа хийж эхлээд лээ. Тэгээд би гарын амд нь хийлэхгүйгээд бас гарын ингээ холдуулаад байгаа. Тэгэхгүй бол гарын бас битээ амд нь хийлгэрэй гэдэг юм билээ хүмүүс. Соосог олохгүй байгаа. Гэтэ тохирсон соосыг нь бол мэдээж би олох хэрэгтэй. Ийм нимкэн соосог байдаг гинэ. Манай ийм Philips-ийн нимкэн соосог байдаг. Тэрийг ус өгөөд үзэрэй гэсэн. Тэрийг одоо олж авна да. Би одоо амарч ийн. Цаг одоо 7:17 болж байна. Тэгээд би яг энэ үед л дуртай ч гэх шиг. Ер нь шүү дээ ингээд ээжүүд хүүхдээ ингээ гэртээ ингээл өдөржин хараал тэгээл шүнжин ч гэсэн ингээл хөхүүлээл унтуулал ер нь ингээл 24 цаг ажиллаж байгаа шүү дээ. Ээж хүнийг бол гэртээ ингээ зүгээр амраад суугаад байгаа, ажил хийхгүй байгаа гэж юусоо хэлж болохгүй гэдгийг би өөрөө одоо мэдэрч байна. Хичнээн ингээд тийм оюун ухааны одоо компьютерийн ард суух ч юм уу офисын ажил хийхгүй байгаа ч гэсэн ингээд би мах бод ингээд бас сэтгэл санаагаараа ингээд ажиллаад байгаа хгүй юу? Ээж хүн чинь бүх зүйл нь ажиллаж байгаа ингээд бусад хүмүүсийн ажилтай бол харьцуулахгүй, бусад хүмүүсийн ажлыг бас ээж хүний ажилтай харьцуулж болохгүй. Тэгээд ер нь сүүлийн эдэн хоногуд би амар ядраад байсан хгүй юу? Орой ингээд бүр яг сэрчээд байгаа заяа сэрээд хөвүүлжээд байгаа. Тэгтээ ингээд хөвүүлж ахт ингээд бүр унтах гад ингээд нүд анилтаад ингээд байгаа хгүй юу? Тэгээ би ингээд ер нь унтахаа болцсон байсан ахгүй юу? Хөдөөнөөс ирснээс хойш. Тэгэл би чинь нойргүй тэгэл уурч хүрэх шиг уйлах шиг тэгэл сүлдээ яахаа мэдгүй ингээд муухай аштаад байсан ахгүй юу? Тэгээ төгөлдөр ингээд соёл ер нь ингээд би ажилласаа ирээд тэдээс тэдний хооронд чамд хүүгээд нэгч өгөхгүйгээр чи ингээд өссөн юмаа хий, гарнуу, орнуу, жим хийнүү те эсвэл ингээд өөрөө мэд би ингээд тэр оронд чинь ерөөсөө чамд ингээд авчраад май сүгөө өгөөрөө ингэрээ тэгэрэй гэж тийхгүй чи ингээд бүр амраад ав гэтгсэн аахгүй. Тэгэл за тийгээл тэгэл бит хоёр тэгж ихсэн. Тэгээ би тэр оронд нь унтцдаг байгаа. Тэгээл айгуу гоё унтаа сэрээл бүр ингээд шүний нойр авцсан юм шиг гоё унтцэрж байгаа аахгүй. Тэгээ шөндөө овоо сэрэг босоол тэгээ овоо ингээл нүдэ нээлттэй мөм өгзөж мөгөл тэгэл айгуу гоё ягаа. Тэрнээс бол урд нь бол жоохон аашлах гад нэг муухай юм болох гээд байсан ч гэх шиг. Амралтын өдрүүдэд бас бит хоёр ээлжиж босъё гэж юу н шийдсэн. Тэгэхгүй бол сая би нэг хүүхдээ ууж өгж үзсэн ахгүй юу орой. Тэгсэн чи ингээд бүр ингээд гайхаад ярваагаад нөгөө угжаараа бараг тоглож мөглөөд заяа. Тэгээ яана одоо ууж өгөхгүй бол бараг голоод идэхгүй юм байна гэж би бодсон. Тэгээд ер нь амралтын өдрүүдээр ууж өгжий гэж шийдээд тэгээд шүн төгөлдөр нэг босох ч юм уу тэгээ нэг босохдоо угжаар холлоод тэгээд дараагийн холтон дээрээ би хөөрөө холлоод ч юм уу тэгмүүд би бас нэг овоо нэг бүтэн нойртой хончин штэ. Тэгэж ээжлээ гэж ер нь бодож байгаа. Тэгэхгүй бол бас ажлын өдрүүдээр би төгөлдрийг шүн цэрэмэр гооххгүй. Тэгээд амралтын өдрүүдээр ямар ч гэсэн тгий гэж ярилцсан бит хоёр. Тэгээ ер нь өдөрт унтъя гэсэн ч ингээд ундаж чадахгүй хүүхдээ унтуулчаад би ингээс юмнуудаа хийх ч юм уу тэгээд байгаа байхгүй. Тийм.
Ингээд. Уулын чавлаа магтаад суучсан. Хаяа бүр унцж яхад ингээд хөлс юу гэдэг вүлээ. Ямар ч ингэ хөлрөөд хөлөрсөн сэрдэг. Тэг халууцсан даач биш заяа. Ингээ манад халаалт малаалт ирээгүй ингээд өөрөө айгу хэвийн температурт байгаа ш. Тэнгүүд ингээд ядраад талаа юм шиг үлээ заяа. Тэгээ би ингээд амраад хөвтөж та нартай ярилцаад тэгээд хаяа би унтна, хаяа ингээд сэргийг нойртой байвал бас юм үзнэ, влого үзнэ, подкастаа сонсно, кино үзнэ. Кино гэснээс би битээр иртээд нөгөө гарц киноны талаар ярьсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр бас зөндөө хүмүүс өөр кинонууд айгу санал болгосон. Тэгээд сүүлийн үед би харсан айгу их Монгол цувралууд орж эхэлж илээ л үг ТV дээр. Тэгээд ганц хоёр өөр бас гарцыг одоо би 9 дугаар анги дээр авч байгаа хгүй 2 дугаар бүлгийн тэрийг дуусгачаад би бас өөр кинонууд эхлүүлэе гэж бодож байгаа. Тэгээд айгу сонирхолтой хоёр кино харсан заяа. Нэг нь болохоор ганц би яавууд гэж. Энэ айгу сонирхолтой кино юм шиг надад санагдчихж байгаа. Би үзэж эхлэх байгаа л та. Гэтэ зүгээр ингээд би фэйсбүүк дээр нөгөө нэг трейлер мэйлэр ингээд жижиг сажиг юмнууд нь байдаг шүү дээ бичлэгнүүд нь. Тэднийг нэг анзаарсан чинь ер нь Монголд ийм аав хүний талаарх кинонууд айгу бага идэв санагдсан. Одоо ингээд аав хүний талаар кино гэвэл би надад нэг ч кино орж ирэхгүй байгаа хгүй юу. Тэгээд нэг кино байгаа гарын тавуу хуруу шагдар тэр хүний ингээд аавын дүр орж ирж байгаа. Тэрнээс өөр ямар ч кино надад ингээд аавын талаар хийсэн кинонууд байхгүй юм шиг дандаа ингээд ээжүүдтэй ганц би ээж тэдэн настай ээж мэж гэлтэй тиймэрхүү кинонууд байдаг. Тэгээд ганц би аавууд гэдэг энэ киног бас эхлүүлэе гэж бодож байгаа. Айгүй хөөрхөн санагдчихж байгаа. Тэгээ ингээд гурван ингээд ганц би аав тэгээд ямар ингээд маргалтаад яасан ч үлээ тэгэж жаад хоорондоо танилцаад ингээд гуруулаа ганц би аав гэдгийг мэдээд ингээд нөхөрлөж эхэлдэг. Тийм кино байлаа би фэйсбүүкээр тийм юуг нь харсан. За дараачих нь кино штэ тэ. Надад ирээгүй хайр гээд бас нэг гоё дээр үеийн 90-ад оны юм тэгээ 70 мал 80-ад оны юм вайбтай. Тийм олон ингээд кино байсан. Тэг бас юм жижиг сажиг рилүүдийг би харсан, трейлерүүдийг харсан. Тэгээд хүжилтэй юмнууд байд юм шиг л. Гэхдээ ингээд нэг юм ихтэй гол дүр нь тэгээд айлд ингээд бэр орж байгаа юм байлээ. Тэгээд тэр охины ер нь ингээл хүрээсэн талаар ингээл гардын юм шиг байлээ. Тэгээд одоо энэ хоёрыг би удахгүй үзнэ гэд тогтооцсон байгаа. Тэрнээс бол одоо танаа гарч ивэл энэ ганц би яваад гэд энэ кино. Тэгээд энэ надад ирээгүй хайр гэд энэ хоёр цуврал гарсан байлээ. Тэгээд та нар мэдж байгаа угаасаа Лүг ТV дээр ийм цуврал үзэж байгаа бол 7 хоног болгон шинэ анги нь ордог. Тэгээд одоо хэдэн ангитай вэ? 6 анги гарсан байгаа юм байна. Энэ хэдэн анги гарсан байна. Энэ одоохондоо 4 анги гарсан байгаа юм байна. Би одоохондоо гарц 2-оо дуусгаагүй байгаа. 2 дугаар анги дээр нь 2 дугаар анги 2 дугаар үлрээд 9 дугаар анги дээр явж байгаа би. Тэгээд 12 ангитай юм шиг байгаа. Тэгээд одоо надаа 3 анги үлдсэн байна. За ингээд цувралаа үзээ. Гоё амраад цайгаа уугаад бичнэ идэд. Сайхан оройг өнгөрүүлэе гэж бодлоо. Тэгээд гадаад дүүдэн монголчууд бас хантай Лүг ТV дээр бас гой юм цувралууд ордог тий. Эндээс л ингээл монгол кино контент л үзэх юм байх шүү дээ. За одоо би тэгээ цайгаа уугаад амттангаа идээд киногоо үргэлжлүүллээ. Хэрвээ энэ хоёр киног эхлүүлсэн хүмүүс байвал надаа гоё юм хинт спойл биш заяа. Спойл биш хинт өгөөрэй. Энэ юм сонирхолтой кино шүү. Энэ юм тим кино шүү гэж заяа. Ийм болдог, тийм болдог гэж бити спойл дээрээ заяа. Тэгээд хэдүүлээ киногоо үзцгээе.